Тэгэхээр Монголын ипотекийн корпорац гаргасан давуу эрхтэй ипотекийн зээлээр баталгаажсан бонд гээд 2013 онд ийм бонд гаргаж ирсэн байна л да. Тэгэхээр юуны хүрээнд л би одоо энэ Микийн гаргасан давуу эрхтэй бонд шиг ийм бонд гаргах болцоо байна уу? Энэ бондыг би өөрөө их усрын нэрлэхийлэхдээ богино хугацаанд үн цаас хэлбэрээс гарах болцоо байгаа мó гэж асууад байгаа. Яг тэгэхээр тийм их хэмжээний хөрөнгө арилжааны банкудаас татан төвлөрүүлчих тэр чинь зүгээр Монгол анхандаа байж болохгүй л харагдаад байна л да. Эргээд эн чинь барилгажил, дагаарын бохирдлыг бууруулах, орон сууцчлуулахын, залуу гэр бүлүүдийг дэмжих нь бол маш чухал бодлого харагддаг. Тэгээ энэ дээр ийм боломж гарц байгаа мó? Өмнө нь бас бонд гаргаж исэн юм байна гэд ингэж хэлээд байгаа. За ажлын хэсгийн 5 номер. За таны хэлж байгаа нэг 3.8 их найдын ипотекээр баталгаажсан үн цаас бол Монгол банк эзэмшиж байгаа. Манай баланс дээр явж байгаа. Тэгээ энийг гаргана гэхлээр зах зээл рүү гаргахаар зах зээл худалдаа авах хэрэгтэй. Зах зээлийн зарчмаар гарна. Энэ 2% өгөөжтэй энэ бондыг зах зээл дээр хинч авах боломжгүй юм бонд. Яагаад гэвэл энэ нөгөө зах зээлийн биш зарчмаар Монгол банк өөрөө мөнгө хэвлэл санхүүжүүлж бий болгосон бонд учраас энэ зах зээлийн рүү гарах боломжгүй юм аа.